онд төрсөн. 2008-аас 2012 онд Монгол Улсын боловсролын сургуулийг гүн хаан устгах судлалын багш мэргэжлэр төгссөн. За тэгээд 2013 оноос хадгалж бүгд ажиллаж байгаа 14 онд ажиллаж байна. Боловсролын зэрэг бакалаврын зэрэгтэй юм байна. За сайн байцгаана бүгдээ мэдээ өгье. Миний нэр Чулуун доктор Цэрэгдээ. 1978 онд төрсөн. Ажил мэргэжлэр бид бүрэн боловсролтой 10 жилийн сургуулиуд төгсөөд нэг тодорхой шалтгааны улмаас сургуулаа орхиод тэгээд өөрөө ажил хийхдээ гонхаа хүчтэй компаниас ажиллаж байгаа гэсэн сурч мэргэжлээ. юм байна. Надад аймгийн чанцлт болон гэдэг би 1961 онд төрсөн. 61 онд төрсөн. Би нийтдээ 17 дугаар сургуулийг 1979 онд төгсөд санхүүгийн засгийн техникумд ороод 1982 онд төгссөн. Тээврийн яга мэргэжилтэй. Би Улаанбаатар төмөр замд 1992 онд ажилласан. Тэгээд тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гараад өөрөө мэргэжилж байгаа. Одоо Скатер төвний 15 онд ажиллаж байгаа. За. Дөрвөөс 2008 онд Сэрүүл дэд сургуулийг Бэлтгэн бод хэмжээтэй төгссөн. Бакалаврын зэрэгтэй. 2009-өөс 12 онд автобус 3 компанид ажиллаж байгаа. 15 оноос Монголд засгийн ахлагч ажлыг одоо хийж байна. Тав хүрээс би нэг үгийг намайг өнөөлөө ойч гэдэг 1958 онд төгссөн. Анхаарах ухааны дунд сургуулийг анчлогийн баг хэмжээ төгсөөд цэргийн төв эмнэлэгт болоод ер нь цэргийн аймаг болоод цэцэрлэгт баг хэмжээ ажиллаж чад одоо тэтгэвртэй гарсан бас чаар үсээ энэ чи яваа 5 жил хэсэгч ажиллаж байна. Сайн санаа намайг Чимдэг Батцэг гэдэг. Би 1971 онд төрсөн. Эднээс самуу ахын төвийн 12 курс сургуулийн албараа төгсөөд бүрэн дунд болчихлоо. Өөрөөр саналаар өөр хөгжлөлтөөр оюутан үйлдвэрийн нэгдэлт оюутны мэргэжилтэнд төгсөж ажиллаж байгаа. 98 оноос хойш хуваараа юм хийж байгаа. Тэгээд 2012 оноос хойш тус хороо засгийн ахлагчаар ажиллаж байна. За. Асамна. Амарчлаа сайжир томд. Би 78 онд төрсөн. Одоо нөхөн мэлтэй эрүүл мэндийн сайн дурын туслахч юм. За. Шондор. Сажиг амгалан гэдэг. Бид одоо ярьсан. 92 онд соёлын хөдөлгөөний шинжилгээ багш мэргэжилээр төгссөн. Өдөржиний соёлын төвөнд үчилжээ хийжсэн. Хараа жүрсэн цэцэрч байгаа. Мужийн багш хийжсэн. Тэрээс хойш амьдралын шалтгаанаар янз бүрийн ажил хийж байгаа. Тэгээд 2012 оноос хойш Монголын компанид ажиллаж байсан. Тэгээд өнгөрсөн 11 сард 14 онд хэсгийн ахлагчаар орсон. Одоо хэсгийн ахлагч хийж байгаа. Байгууллагын удирдлага мэргэжлийг төгсөөд энэ хуваарь бизнес гэдэг одоо өөрөөр хэлбэл сургууль